Бүгдээрээ сайн уу? Та бүгдтэйгээ сонсдог бичлэгээр уулзж байгаадаа миний хувьд маш их таатай байна. За өнөөдөр бол мөн адил та бүгдтэй хоёр түүхийг хүргэх болно. Эхний түүх маань тодорхой хэмжээний богино түүх байх бол хоёр дахь түүх маань нэлээд урт түүх байх болно шүү. Хэрвээ та бүгд маань урт түүхэд сонирхолгүй бол хоёр дахь түүхээ сонсохгүй алгасаж ялна шүү. За ингээд хэдүүлээ түүхүүд рүүгээ орцгоё. Өөрийнхөө тухай гэмт хэргийн подкаст сонссноо. Орой бүр ажлаас гэр рүүгээ алхах замдаа би бодит гэмт хэргийн тухай подкаст сонсдгийм. Уул нь миний сонсох дуртай сувгийн энэ 7 хоногийн дугаар орчихсон байсан ч дахин нэг шинэ нэмэлт дугаар орсон тухай мэдэгдэл ирлээ. Би ч баярлаад шууд play товчийг дарсан юм. Энэ бол гудамжаар нь гэр бүлийн жижиг дэлгүүрүүдийг инсэн хүн бүр бие биенээ таньдаг тийм л анир чимээгүй амар амгалан жижигхэн хот байлаа. Гэвч удахгүй аимшигт гэмт хэрэг гарч оршин суугчдыг цочроон гэдгийг хэн ч мэдсэнгүй. Ийхүү сонссоор би гэрлэн тохион дээр зогслоо. Харанхуй гэрэлтүүлэн гэрлэн тохионы улаан гэрэл нойтон засмал зам дээр тодхон тусна. Хар өнгийн жип машин шавхаа цэцэн урдуур минь өнгөрлөв. Миний чанх урд байх болонгийн хүнсний дэлгүүр дотроос хөргөгчний жихүүдэс төрүүлэм цэнхэр гэрэл сөөмөлцөн. Дэлгүүрийн сандлуудыг бүгдийг нь ширээн дээр нь эргүүлж харуулаад тавьчихжээ. Ногоон гэрэлж хаслаа. 9-р сарын тэр нэгэн сэрүүхэн үдэш залуу ойтон бүсгийн хувьд бусад өдрүүдээс ялгаагүй ердийн л үдэш байв. Тэрээр дэлгүүр дэх ээлжийн ажлаа дуусгаад гэр рүүгээ алхажээ. Гэвч тэр гэртээ хизээж харж чадаагүй. Залуу оюутан орон нутгийн дэлгүүр. Юу вэ? Яг л миний талаар яриад байгаа юм шиг санагдхан тэр. Би Франклин коллежийн оюутан. Бас ойролцоох сүлжээ дэлгүүрт ажилладаг. Тэгээд мэдээж одоо гэр рүүгээ алхаж авна. Тэгээд би Алессандрос пиццагийн арын харанхуй гудамж руу эргэж харлаа. Хаягных нь неон гэрэл анивчих төдийл оршныг гэрэлтүүлнэ. Маргааш нь найз залуун түүнийг алга болсон тухай цагдаад мэдэгдэжээ. Хотын оршин суугчид сайн дураараа эрлийн баг бүрдүүлж 2 хоногийн дараа нэгэн зүйлийг олжээ. Цогцсол биз гэж бодохдоо зэрэгцэн дотор минь пал игээд явчихв. Учир нь хөтлөгчийн дараагийн хэлсэн өгүүлбэр тэрнээс хавгүй аимшигтай байлаа. Worthington нуурын мэрэг дээрээс тэд 9 арзмарын улаан өнгийн конверс бүү залсан байна. Би шууд л зог туслаа. Тэгээд бороонд норж чигтсэн өөрийнхөө улаан конверс бүүз рүү доошоо харсан юм. Юу болоод байна? Зүрх минь хүчтэй дэлсэж эхлэв. Гутлыг нь шүүх шинжилгээний шинжээч рүү илгээж тэд хохирогчийн өөр нэг гуталтай илэгдлийн хийг нь харьцуулж эзнийг нь тогтоохоор ажиллаж байлаа. Хөдөлгүүрийн чанга чимээ гарахад би зочсондоо үсрэн цогчв. Эргэж харвал уулзар дээр нэгэн хар өнгийн жип машин зүүн гар тишээ эргэжила. Энэ машин хэдхэн минутын өмнө урдуур минь өнгөрөөгүй билүү? Магадгүй намайг дагаад байгаа юм болов? Тэгээд машин хажуугаар өнгөрч харанхууд уусан алга болов. За болж үз Сара ухаантайхан шиг бай. Конверс чинь түгээмэл гутал. Жаахан модноос гарсан ч гэсэн хүн бүр л өмсдөг штэ. Тэглээж 9 арзмаар гэдэг чинь нэмэгтэйчүүдийн түгээмэл хэмжээ. Тэгээд ч одоо ажил хийдэггүй оюутан гэж хаана идэх юм? Юу ээ? Чи өөрийнхөө өхлийн тухай зөгнөөс сонсоод байна гэж бодоо юу? Тиймдээ яавч тийм байх учиргүй гэж өөртөөгөө яриад үргэлжлүүлэн сонсвол хэдэн 7 хоногийн дараа хариу гарлаа. Шинжээч нар маш итгэлтэйгээр энэ гуталнууд хохирогч Сара Кемплих байхаас зайлахгүй гэж хэлжээ. Нүүр минь халууд өгч эхэллээ. Сара Кемпл. Энэ бол миний нэр. Юу болоод байна? Яаж? Надад ингэж бодож суух цаг байсангүй. Би өөрийгөө хүчлэн шууд л гүйж эхэллээ. Зам дагуух жижиг дэлгүүрүүд хажуугаар минь өнгө алаглан жирэлзэн өнгөрчилаа. Нууранд хийсэн ирлээс юу ч олдсонгүй. Цогцос байхгүй бол хэргийг шийдэхэд хэцүү байдаг. Гэвч цагдаанууд буужчихсангүй. Эцэст нь нэгэн гэрч гарч ирлээ. Тэр оройн шөнийн 2 цагийн орчимд нуурын ирэг дээр нэгэн машин зогсож байхыг хэн нэгэн харсан байна. Тод хар тэнтэй хар өнгийн жип машин байж. Үгүй. Юу болоод байна? Би огцом эргэж харлаа. Гудамж эзгүй хоосон, хүн чалга, машин чалга. Гэмт хэргийн тухай нэвтрүүлэг дэндүү их үтсэн миний тархины мухраас нэгэн сулхан дуугаар гэрч чалга гэж хоолоо шивнэв. Би дэлгүүрүүдийг нэг бүрчлэн гүйлгэж харлаа. Бүгд хаалттай.
Франклин орчимд гэрчийн хийсэн дүрслэлтэд тарах 6 хар жип байв. Гэвч тэдний нэг нь мөрдөгч Ноланы анхаарлыг онцгойлон татжээ. Тэр машин бол биелийн хүчирхийллийн хэрэгээр бүртгэгдсэн Джон Келлигийнх байлаа. Подкастын хөтлөгчийн ярианд дарагдаад энэ чимээг бараг л анзаарсангүй. Тэгээд огцом иргэн харвал яг ард минь байж ав. 2 хурц цагаан гэрэл намайг ширтэнэ. Хар өнгийн жипний гэрэл. Би улам хурдаа нэмлээ. Машин хурдлаагүй ч яг л сүүдэр шиг минь алгуурхан араас дагсаар. Жолооч намайг яаж игээд барьж авч чадна гэдгийг мэдэж байгаа болохоор яарахгүй байгаа мэт. Би тэр тэнтэй цонхны цаадах хүнийг харах гэж хичээсэн ч гэрэл нь дэндүү хурц байсан учраас юу ч харагдсангүй. Келли зөвхөн хүчирхийлэгчээр бүртгэгдсэн нэгэн байсангүй. Тэрээр өмнө нь хамт ажилладаг байсан эмэгтэй рүүгээ хатсан хэрэгээр яс сонсож байжээ. Тэр эмэгтэй нь яг л Сара шиг олон персингтэй, богино харвстэй нэгэн байж. Машин миний араас алгуурхан дагсаар яг л олзоо отож байгаа арслан мэт намайг дагна. Би 100 гар тийшээ эргэж гэрийнхээ харанхуй гудамж руу орлоо. Ердөө хитгэн алхам үлдсэн. Машины хурц гэрэл над дээр тусч засмал дээр гүйж буй сүдэр минь тодоос тод харагдав. Гисэн ч би эргэж харсангүй. Зүгээр л чадлынхаа хэрээр хурдан гүйлээ. Шар цонхны хаалттай жижигхэн бор байшин бол манайх. Би халааснасаа дэлхүүрээ шүүрч аваад зүлгэн дээгүүр хамаг хурдаараа гүйлээ. Би маш хурдан хаалгаа онгоолж гэрлүүгээ ороод хаалгаа саван хаасан. Тэгээд ариухан хаалгаа түгжээж шууд л газарцсан уйлж эхэллээ. Машин манай байшингийн хажуугаар хурдтай өнгөрөх чимээ сонсогдов. Би харанхуй гэртээ ганцаараа байхад гадаа минь харин миний хаана амьдардгийг яг таг мэддэг хин нэгэн машинаар давхиж явааг бодхоос айдас төрнө. Би ч уйлсаар бүх цайж умаа шалгалаа. Тэгээд Гейб рүү залгахад тэр 5 минутын дараа очлоо гэж намайг тайвшруулав. Харанхуй коридороор явсаар угаалгын өрөө рүү орлоо. Уцаа тавиур дээр тавиад салфетг аван нусаа нээх гэтэл би цэцэндээ огцом эргэж харлаа. Миний утасны дэлгэц гэрэлдэж подкаст үргэлжлэн явж эхэллээ. Уцаа тавихтаа санамсаргүйгээр плей товч дарчихсан бололтой. Сарад юу тохиолдсон гэж та бодож байна? Химээх хөтлөгчийн баргил хоолоо асуулаа. Би зогсоохоор утас руу гараа сунгатал "За да, өмнө нь тэр надад зогтмаар байна гэж ярьж байсан юм" гэж хэн нэгэн хэлэхэд нь хамаг бие минь хөшиж орхив. Гэбийн хоолой мөн байлаа. Спикерээр түүний хоолой яг л өөрөө ярьж байгаа мэт тодхон сонсогдно. "Тийм гэж үү? Яагаад тэр вэ?" гэж хөтлөгч асуув. Тэр хичээлийн дүн, ажил төрөөл эцэг ихтэйч сэтгэл дундуур байсан. Заримдаа зүгээр л айл нэг мууч руу цогтаад энэ бүгдийг артаа орхиж байна гэж зүүдэлдэг тухайгаа надад хэлж байсан. Би хөшсөн чигээрээ тойл руу ширтсээр. "Би хизээч тэгж хэлж байгаагүй штэ. Хизээч Гэйб худлаа хэллээ гэж үү?" Үнэн дээр найз залуугийнх нь хувьд надад энэ их хүнд туссан л та. Бидний хизээ нэгэн цагт гэрлэн гэж би боддог байлаа. Гэтэл тэр өөр бодолтой байж л дээ. Зүрх минь чихэнд сонсогдохоор хүчтэй дэлсчив. "Тэгэхээр та түүнийг хүнд хулгайлагдаж эсвэл алагдсан гэхээсээ илүү зүгээр л хотоос дайжиж өөр хаа нэгтээ амар чимэр амьдарч байгаа гэж бодож байна уу?" "Тийм ээ, яг л тэгж бодож байна." Өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Ийхүү подкастын төгсгөлийн ая их шиглэв. Би толинд тусах өөрийнхөө дүрийг ширтэн зогсохдоо энэ бүхэн юу гэсэн үг болохыг, юу гэчийн аимшигтай зүйл болоод байгааг тархиндаа тунгаач жамдсангүй. Гэтэл урд хаалга маань онгоох чимээ гарлаа. Хин нэгний хөлийн чимээ сонсогдов. "Сара, би ирчихлээ." Би хаалганаас ухран холдлоо. Тэгээд нүдэнд минь хамгийн түрүүнд туссан зүйл бол цонх байлаа. Гүүж чод түгжээг нь мултлан цонхны торооч гадагш түлхэн унаглаа. Тэгээд нэг хөлөө гаргаж дараа нь биеэ татан гаргаад хар ирчээрээ зугтсан юм. Гисэн ийм түүх байлаа. За энэ түүхтэр маань бол ямар нэгэн шинжилэлт ороогүй, түүнээс хойш энэ түүхийн маань эзэн ч гэсэн ямар нэгэн загтал оруулаагүй байсан. За ингээд хэдүүлээ дараачийн урт түүх рүүгээ орцгоё. Сургуулийн минь найз нэгэн хөвгүүнд улаар нь дурлаж намайг алхаар төлөвлөж байсан юм. Энэ бол миний удаан хугацаанд ярихыг хүссэн түүх. Энэ маш урт түүх. Гэхдээ хэлэх ёстой бүхнээ бичгээр урт болохгүй байхын аргагүй байсан юм шүү. Энэ явдал 1995 оноос 2002 оны хооронд болсон юм. Хүн болгонд нэг юм уу хоёр онцгой найз байдаг л байх.
Гэхдээ надад бол бүр гайхамшигтай онцгой найз байсан юм. Хэрв энэ бүхэн надад тохиолдоогүй байсан бол ийм төрлийн сэтгцийн эмгэг боддоор байдаг гэдэгт эсвэл хүмүүс Lifetime сувгийн аимшигын киноноос өөр газар ингэж авиралдаг гэдэгт би хизээж итгэхгүй байх байсан болов уу? Би Индиана мужийн хойд хэсэгт өссөн. 1990-ад оны дундуур ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа Хана гэдэг охинтой танилцав. Тэрээр тухайн бүс нутгийн католик шашны сургуулиас манай улсын сургууль руу дөнгөж шилжиж ирээд байлаа. Хувийн сургуулиас улсын сургууль руу төгсөх ангидаа шилжиж ирнэ гэдэг сонин л хэрэг. Хана хэлэхдээ нэг хөвгүүнээс болж өөр сурагчтай маргалдаж зодолцсноосоо болоод хөөгдсөн гэж тайлбарласан юм. Нөгөө охин нь Ханаг өөр рүү нь халтаж гэмтээсэн гэж буруутгаж гомдол гаргасан гэсэн. Ямар ч тач цагдаа нарт мэдэгдэж нөгөө охин нь Ханаг өөртөө ойртуулахгүй байх шүүхийн шийдвэр гаргуулсан байж. Үүнээс болоод Хана сургуулиасаа хөөгдөж бид танилцсан хэрэг. Харин Хана энэ бүхнийг ор мөргөө худал гээд тэр охиныг гэмтэх гэж хизээч оролдож байгаагүй гэдгээ хэлж ирсэн юм. Хожим нь би Индианада коллежид орж харин тэр Флорида руу суралцахаар явв. Нэг өдөр дотор байрны маань найз охин манай төрлөх хотын католик сургуульд сурдаг байсан нэгэн залуутай таарлджээ. Тэр залууг явсны дараа найз минь түүнд тохиолдсон нэгэн хачин явдлын тухай надад ярьж өгсөн юм. Хоёр охин тэр залууг булаацалдаж би найз охин нь гэж хоорондоо зодтолцсон байх. Хамгийн хачирхалтай нь тэр залуу тэдний алинтай ч үерхэдэггүй байсан атал хоёр охин хоёулаа өөрсдийгөө түүнтэй нууцаар үерхэж байгаа гэж итгэж байжээ. Тэр явдал үнэхээр сонирн байсан гэв. Тэгээд найз минь нөгөө охтын нэгийг Хана байсан гэж надад хэллээ. Дараа зун нь би төрлөх хоттой буцаж ирэхэд Ханач бас ирчихсэн байсан. Бид хаяа уулздаг байлаа. Би түүний тухай сонсон зүйлээ хэлэхэд тэр надад үнэндээ юу болсон тухай ярьж өгөхөөр болсон юм. Хана нэгэн хөвгүүнд сайн байсан ч нөгөө хүн Жули гэдэг охинтой ярилцаж байхыг хараад маш их хардчихлээ. Тэр хүүг Майк гэдэг. Хана Майкийг өөртөө нь үерхмээр байгаа гэж бүрэн итгэсэн байлаа. Тэгээд Жулиг Майкд өөрийнх нь талаар онцгүй л зүйл хийсэн байж таарна гэж боджээ. Жули бол олонний танил хөөхөн хөгжөөн дэмжигч охин байсан бөгөөд Ханагийн хувьд түүний бүх зүйлийг нь үзэн яддаг. Тиймээс Жулиг амиа хорлоход хүрэхээр шийдсэн байгаа юм. Ханагийн хэлснээр тэр төлөвлөгөөнд бүтээгүйч Жулигийн сэтгцэд маш их нөлөөлж мэдрэлийн хямралд оруулж дөнгөсөн гэлээ. Би түүнээс яг юу хийснийг асуулаа. Ингээд бид тэдний гэрт очив юм. Тэр өрөөнийхөө шүүгийнхээ мухраас хэдэн ном гаргаж ирлээ. Нэг нь зайлмыг ашиглан хүмүүсээс хэрхэн өшөө авах тухай ном байсан бол нөгөөх нь үсээ зулгааж буй хүүхэлдэйн баатрын зурагтай Gaslighting гэж томоор бичсэн ном байсан юм. Одоо үед энэ үгийг хүн болгон мэддэг болсон ч 1995 онд Be Love ийм үг огтхонд сонсож байгаагүй. Тэгээд би Ханагаас энэ ном юуны тухай болохыг асуухад тэр хүнийг хэрхэн галзууруулах тухай гэж хариулав. Тэр хэлэхдээ энэ үнэхээр амархан. Чи зүгээр л тэднийг бодит биш зүйлд итгүүлж эсвэл болсон явдлыг болоогүй гэж зүтгэсээр байгаад өөртөө эргэлзэхэд хүрэхэд л хангалттай гэж хэлсэн юм. Тэгээд тэр хэдэн жилийн өмнө ахлах сургуульд байхдаа Жулид яг юу хийснээ ярьж эхэллээ. Тэр эхлээд Жулитэй найз болсон дүр эсгсэн байгаа юм. Дараа нь утасныхан дугаарыг олж аваад нэрээ нууцлан залгаж эхлэв. Ханад сүмийнх нь нэг хөвгүүн сайн байж л дээ. Тэгээд Хана түүнтэй бэлгийн харилцаанд орж хариуд нь тэр хөвгүүнийг Майк эмшгээр жүжиглүүлж Жули рүү яриулдаг байж. Хуурамч Майк Жулид сургууль дээр надтай битгий яриарэ. Бид харилцаагаа нууцлах хэрэгтэй гэж хэлдэг байв. Хана харин Жулигийн шүгэнд Майкийн нэрээр цагтл үлдээдэг байсан байгаа. Хуурамч Майк Жулитэй кино үзэх юм уу, дэлгүүр орохоор цаг тавлаад хизээж очдоггүй байсан. Энэ одоо сонсоход маш тэнэг санагдаж байж болох ч тухайн үед тэд дөнгөж 14-15 л охид байсан юм. Хана өөрийгөө маш ичмээр зүйл хийсэн ч тэр нь үр дүнгээ өгсөн гэж ярив. Тэр нэгэн дууны цуглуулга бэлдээд дуунуудынхаа завсарт чи өгөхийг хүсэж байна. Чи амиа хорлох хэрэгтэй. Гэх мэт муухай аимшигтай үгсийг шивнэн бичсэн байж. Жулиг гэрт нь ирээд өрөөнд нь орж ирэхэд тэр бэлдсэн микстейпээ тоглуулж гин. Жули мэдээж тэр үгсийг сонсоод хилтэл Хана хариуд нь юу ч сонсоогүй мэд дүрсгэж
Юу яриад байгааг чи ойлгохгүй байна гэд Жюли рүү цооширтан сууна. Харин өмнө нь ахтайгаа өвсөн тохиролцож найзаагаа шоглоход туслаач гэж гуйсан байсан болохоор ах нь өрөөнд нь орж ирээд юу ч сонсогдохгүй байна гэж хэлснээр Жюли рүү хараад чи солиорч хож хин юм сонсоод байгаа юм шүү гэж хэлсэн багам. Жюлигийн эцэг их Майк болон түүний гэр бүлийнхэнтэй уулзаж охинтой нь хэрхэн харьцаж байгаа талаар нь хэлж нүүрэлтгээр шийдцгээж. Гэтэл Майк юу болоод байгаа талаар огтхонч төсөөлөлгүй байв. Эцэг эх нь Майкийг огт хийгээгүй зүйлд нь буруутгаж очсноос болоод Жюли сургууль даяар шившиг болж хүн болгон түүнийг галзуурчхаж гэж ярих болов. Ханад харин энэ бүхэн маш зугаатай байлаа. Гэвч Жюлигийн эцэг их дуудлагын түүхээ аваад наривчлан шалгах хүртэл шүү дээ. Майк тэдний гэр рүү мэдээж огтхонч залгаж байгаагүй. Тэд маш олон нэрээ нуцсан дуудлага хүлээж авсан байлаа. Шалгаж үзтэл тэр бүх дуудлага нь Ханагийн гэрэн утасны дугаараас ирсэн байж таарав. Инээс болоод Жюли сургууль дээрээ Ханатай очиж уулзаж нилээн том маргаан болжээ. Маргааныг зогсон юу болоод байгааг багш нар асуухад Жюлигийн хэлснээр Хана түүн рүү Майк бол миний найз залуу гэж хашгирч эхэлсэн гэж хэлсэн байна. Хана хариуд нь үүнд нь маш ихээр уурлаж Жюли надаас өшөө авч намайг эвгүй байдалд оруулахын тулд намайг ингэж хэлсэн болгон зохиосон гэж зүтгэсэн. Тэгээд Хана надад хэлэхдээ шатан дээр босон явдлыг Жюли давслан ярьсан. Би Жюлийг шатны хашлага дагуулж түлхэхийг оролдоогүй. Зүгээр л шүргсэн. Санаандгүй л явдал байсан штэ гэж хэлсэн юм. Хана энэ үйлдэлээсээ огтхон жижиг санаа зовоогүй харин ч бахархалтай байлаа. Түүнийг ганц бухимдуулсан зүйл нь баригдсан явдал байсан ч католик сургуулийн ихэнх хүмүүс Жюлийг галзуу гэж итгэсээр байгаа учраас үүнийгээ нэг төрлийн ялалт гэж үзчихсэн юм. Тэгээд тэрээр би хэн нэгэн хөвгүүнд сайн болох юм бол түүнтэй хамт байхын тулд юу ч хийхэд бэлэн байдаг гэж хэлсэн юм. Тэр зун Хана Дерек гэх залуутай болцож эхэллээ. Надтай уулзах болгондоо тэдний галзуу солиотой бэлгийн амьдрал болон Дерек түүнд хэр их хайртай тухай ярина. Хана энэ харилцаагаа нууц амргийн харилцаа, Дерек найз охинтой ч гэсэн түүний ардуур нь тавьж өөртөө нуулзаж байгаа талаар хэлдэг байлаа. Нэг удаа бид Деректэй үрчлэгдээр таартал Дерек Хана руу надаас хол бай. Намайг болон миний найз охиныг тайван орхи гэж хашгирсан. Хин нэгэн Дерек болон түүний найз охин руу нэрээ нууцлан залгаад байсан учраас тэрээр мөнгө төлж нууцлалтай дугаарын эзнийг тодруулсан байгаа. Тэгсэн тэр нь Хана байж таарчээ. Хана тэднийг салгахыг хүсч байсан ч Дерек өөрөө найз охиноосоо салгах гэж хитрхи их удаад байсан учраас туслахыг оролцсон нь энэ байж. Гэвч хитрүүлч гэж тэр өөрөө ч хүлээн зөвшөөрлөө. Тэгээд Дерек Хана дуурлаж харилцаагаа бүр мөсөн тасалсан гин. Дерекээс сасны дараа Хана сэтгэлээр унсан байсан тул би түүнийг баар нь дагуулчихв. Хана тэнд ганцаараа сууж исэн 40 орчим насны өөрөөсөө хамаагүй ах залуутай сэтгэнж эхэллээ. Тэр үед буюу 96-97 онд гар утас шин содон зүйл байсан бөгөөд Хана дөнгөж гар утсаа худалдаж аваад байлаа. Гэтэл тэр уцаа гаргаж ирээд нөгөө ах залууд дугаараа өгч байна гэж бодтол ах хүү Ханагаас би юу гэж хэлэх ёстой юм бэ гэж асуух нь сонсогдов. Хана нэг дугаар руу залгаад уцаа ах хүүд өгөхөд ах хүүч утасны цаадах хүн рүү би яг одоо чиний найз охинтой унтж байна. Тэр бол жинхэнэ гэх мэт маш аимшигтай муухай заваан зүйлсүүдийг ярьж эхлэв. Ах хүү уцаа таслаад инээд алдан Ханад буцааж өглөө. Хана түүнд $20 өгөөд миний найз залуу булаасан болохоор үүнийг хүртэх ёстой гэв. Тэр зүгээр л танихгүй хүмүүст мөнгө төлж үзэн яддаг хүмүүсээ дөнгөхийн тулд урдаас бэлдсэн үгсийг хэлүүлж цуурхал тараадаг байж. Сүүлд би Хана бит хоёрын дундын нэг найзтайгаа таралтаад Дерек нэрээ Ханаг хажчихсан штэ гэж хэлтэл найз маань нэг хачин царайлаад тэнд хаягдахаар ямар ч харилцаа анханасаа үүсээгүй байж магадгүй штэ гэж хэлсэн юм. Жилийн дараа бид хоёулаа эцэг эхийнхээ гэрт түр амьдарч ирээдүйн тодорхойгүй нэг ясандоо төөрөлдсөн байдалтай байлаа. Хана өөр нэг сурагчийн гаргасан гомдлоос болоод дотуур байрнаасаа хөөгдөж дипломооч авч чадаагүй байв.
Тэр ахлах сургуулийнхаа хуучин найзуудтай нийлж эхэллээ. Тэдний нэг нь Ханагийн нилээн дотн байсан найз Келли гэх бүсгүй байсан юм. Гэвч тэдний хооронд ямар нэгэн зүйл болсон бололтой. Хана тэр өдөр түүнийг ямар их үзэн ядаж байгаагаа ам нэх бүртээ ярьж илаа. Энэ нь Келлигийн шинэ найз залуу Дайнтай холбоотой байв. Келли өөр залууг хартуулах гэж Дайныг ашиглаж байна. Келли дээр нь бэлгийн замын өвчтөй болохоор Дайныг хохирохвээ гэхээс би үнэхээр тайван байж чадахгүй байна. Гисээр байлаа. Нэгэн шөнө би түүний гэрийн хажуугаар өнгөртөл үүдэнд нь цагдаагийн 2 ч машин зогсчихв. Гэртээ хараад би түүн рүү залгсан боловч ярих боломжгүй байна гэж тэр хариулсан юм. Гэрт нь хулгай орсон болов яасан бол гэж одоод маргааш нь очиод уулзахад үгүй байж. Цагдаа нарын ирсэн шалтгаан нь хин нэгэн түүний эсрэг гомдол гаргаж түүнээс мэдүүлэг авахар ирсэн хэрэг байв. Хана бөөн уур сууж байлаа. Келли түүнийг гүтгэж гомдол гаргаснаас болоод өвс татаж мансуурсан байснаа хүртэл цагдаад хэлхээс өөр аргагүй байдалд орсон гин. Ханагийн хэлж байгаагаар ердөөл санамсаргүй явдал үйл ойлголцол байсан байхгүй юу гэсэн. Тэр Келлиг гэмтээхийг огтхон ч хүсээгүй гэдгээ андгаалж илаа. За яг юу болсон гэхээр Хана надад Келлиг ямар их үзэн ядаж байгаагаа хэлсний маргааш өдөр нь Келли рүү залгаж ярих юм байна гэж хэлсэн байгаа. Ингээд Келли өөр нэг найзынхаа хамт Ханатай уулзаж гуруулаа хотын захад байх нэгэн өндөрлөг газар очиж өвс татцгааж. Нөгөө найз охин нь тэр хоёрыг тусдаа ярилцаг гээд доош буугаад хүлээхээр шийдсэн. Гэтэл Хана Келлиг тэрийг хардаа гэж хэлээд түүнийг эргэж харах үед нь араас нь барьж аваад хавцал руу түлххийг оролцсон байгаа. Тэр газар нь газраас 30 метрийн өндөртөө байсан тул хэрвээ Келли унсан болвол амьд үлдэх магадлал бараг л байхгүй. Келли эсэргүүцэн тэмцэлдэж тэнцвэрээ олж аваад Ханагийн юу хийх гэж оролцсныг хашгирсаар зугцсан гин. Хана харин хариуд нь үүнийг нь цэвэр үйл ойлголцол байсан гэж цагдаа нарт тайлбарлсан. Санамсаргүй явдал байсан. Би Келлид нэг зүйл үзүүлэх гэж байгаад өөрөө мансуурсан байсан учраас тэнцвэр алдаж тогтохын тулд Келлигээс зуурсан болохоос ш түлххийг оролдоогүй. Келли өөрөө хит их хүн дээр хүлээж авч хүчтэй хариу үйлдэл үзүүлснээсээ болоод бараг унахаа шахсан гэж тэр өөрийнхөө зүтгэж ийм мэдүүлэг өгсөн байна. Келли маш их уурлаж Ханаг Дайн болон өөрсдийнх нь харилцаанд атаархсандаа зориуд ийм үйлдэл хийсэн. Ханаг Дайнд улаар нь донцсныг бүгд л мэддэг гэж хэлсэн. Ингээд Келли цагдаад мэдүүлэг өгөхдөө өвс татснаа хэлэлгүй нуучгаж. Хана харин энэ талаар нь хэлчихсэн. Цагдаа нар Келлиг мэдүүлгээ дутуу өгсөнд нь дургуутсан ба нотлох баримт хангалтгүйгээд хэргийг нь хаасан. Үүнээс болоод Хана ахлах сургуулийн ихэнх найзуудаасаа холбоо тасарсан юм. Келли өөрийнхөө ярьсан зүйлдээ бат зогсож найзууд нь ч түүний талд байлаа. Ингээд хүмүүс Ханаг ахлах сургуулиас нь хойш дагсан тэр хачин сургалуудын талаар дахин шивэр авир хийж эхэлцгээсэн. Надад энэ бүхэн с ิจ гтэй санагдаж байсан ч өөр нэгэн эмэгтэй амийг бүрлэхийг оролцсон гэдэгт итгэж чадахгүй байлаа. Иймэрхүү зүйл зөвхөн кинон дээр л гардаг. Индианагийн жижиг хотод бол болоод байх зүйл биш гэж би бодсон юм. Гисэн хідээж би түүнтэй үргэлжлүүлэн найзлахыг хүсээгүй. Тухайн үед Ханад төрлөх хотод нь найз нөхөд гэх хүн бараг үлдээгүй байлаа. Тэр над руу залгаж амьдралаа өөрчлөхөөр шийдснээ өөр мэрэгжил сонгон Миннеаполис руу нүүх гэж байгаагаа дуулгав. Тэр 1998 онд нүүсэн бөгөөд миний хувьд түүнтэй дахиж хизээч уулзахгүй байх гэж чин сэтгэлээсээ итгэж илаа. Гэвч дараа нь тэгж итгэсэндээ үнэхээр харамссан юм. Жил хагасын дараа тэр над руу залглаа. Бүх зүйл маш сайн байгаа. Нүүсэн минь зөв шийдвэр ээжээ. Шинэ найзуудтай болж шинэ хайртай ч учирсан. Түүндээ ухаангүй хайртай тэрнтэйгээ гэрлэнэ гэж надад хэлсэн. Тэр залууг Дайн гэдэг бөгөөд Дайн Ханаг панк рок хөгжим болон героинд уруу татсан талаар мөн хэлсэн юм. Ингэж хэлэх үед нь би хэсэг зуур дууга хурав. Би ч гэсэн 20-од наснда тиймч гэгэн амтан байгаагүй ч хизээж иймэрхүү хүнд төрлийн мансууруулах бодистой орооцолтож байгаагүй. Энэ нь ч надад огтхонч таатай сонсогдсонгүй. Хана үүнийгээ дадал болцохоогүй дадал биш гэж зүтгэсэн. Чи өөрөө болгоомжтой байж чадвал хэрэглээгээ хянахад тийм ч хэцүү биш. Тэглээж үнэхээр гайхалтай мэдрэмж өгдөг гэж надад хэлсэн юм.
Энэ бол түүний амьдралын хэв маяг бүр мөсөн өөрчлөгдсөний тохио байлаа. Өмнө нь тэр хиппи маягийн охин байсан бол одоо тэр бүхэн алга болж түүний амьдралд зөвхөн үс засалт, панк рок хөгжим, героин бас дайн л эргэлдэх болжээ. Тэр төрлөх хотдоо буцаж ирж надтай уулзахыг хүсв. Бид худалдааны төвөөр явж байтал хаана гар утас судалдаж аммаар байна гэсэн юм. Тэр уг нь эндээс 8 цаг давхиж очдог шаал өр мужид өөр бүсийн кодтой газар амьдардаг байсан юм л та. Үүнээс болоод бид багахан маргалдаад амьдсан. 2000-ад оны үед бол гар утсыг тухайн бүсийн кодоор нь бүртгэж төлбөр тооцоог нь боддог байсан бөгөөд хэрвээ өөр бүсэд ашиглавал roaming гэд маш их мөнгө төлдөг байлаа. Хаана? Би бүгдийг нь судалсан болохоор зүгээр орхил доо. Би бүгдийг нь мэдчихээн зүгээр гэж хэлээд миний амийг таглав. Ингээд хаана гар утас судалдаж аваад бүртгэл дээр нь үндсэн хэрэглэгчээр өөрийн найз залуу дайныг бүртгүүлв. Ингээд түүнийг явсны дараа өсний эндүгээ манад үлдээсэн байсныг анзаарлаа. Тэгээд шинэ утасны дугаар руу залгаж гинтийн бэлэг барья гэж бодсон юм. Тэр утсаа манад байхдаа тохиргоог нь хийж байсан болохоор надад дугаар нь байж таарсан юм л та. Залгатал хинч авсангүй. Харин Дани дууд шуудан хариулв. Энэ бол хэдэн жилийн өмнө Келлитэй үерхэж байсан, хаанаг улаар нь донтсон гэж буруутгаж байсан яг нөгөө Дани мөн байлаа. Ямар ч эргэлзээгүй. Би уцаа таслаад ягаад найз залуугийнхаа тухай надад худлаа хэлсэн бол гэж гайхаж оцров. Төд удалгүй хаана өөрийн дугаараасаа над руу эргүүлж залгалаа. Саяных зүгээр л нэг тохиолдол мэтээр ярьж өнгөрөхийг хичээв. Хаана Келлигийн экс Дани болон түүний найзуудтай санамсаргүй таарлцсан бөгөөд Дани уцаа гიშгсэн байсан тул хаана түүнд тусалж дөнгөж сая худалдаж авсан уцаа бэлгэлсэн гэж тайлбарлалаа. Өөрийнхөө найз залуу Данид утас зориулж авчгаад ижлэхэн нэртэй өөр хүнтэй таарлт магцаа уцаа зүгээр өчгөн гэхээр мэдгүй үнэхээр хачин юм аа гэж хэллээ. Дани жинхэнэ нэр маш түгээмэл нэр л дээ. Магадгүй манай үеийн залуучуудын дунд хамгийн түгээмэл нэрсэн нэг байх. Хаана ч яг ижил нэртэй хичнээн олон хүнийг таньдаг тухайга тоглоом шоглоом болгон ярьлаа. Хэдэн сарын дараа хаана дахин залгаж 100 ирэх гэж байгаагаа бас надтай уулзмаар байгаагаа хэллээ. Хаана өөрийгөө героины хэрэглээгээ хянаж байгаа энэ төр гэж юу гэж ч хэлсэн бай. Аль хэдийн бүрэн донтолт болчихсон нь илт байлаа. Найз залуу Дани нь Чикаго руу нүүсэн гин. Ханагийн хэлснээр тэд бие биедээ хайртай харилцаан сайн хэвээрээ байгаач Дани хуучин найз охинтой холбоотой нэг асуудал гарсан учраас хэсэг хугацаанд завсарлага авч зөвхөн нууцаар уулзаж байгаа гэлээ. Дани түүнийг хамгаалахыг хичээж байгаа гин. Ханагийн яриагаар бол Дани хуучин найз охин тэднийг салсныг хүлээн зөвшөөрөхгүй. Даниг хэдэн сарын турш мөшгөөд байгааж. Энэ нь Даниг нүүхэд хүргэсэн шалтгаануудынх нь нэг байж л дээ. Тэр охин хаана Дани хоёрыг хамт байгааг мэдээд героин хэтрүүлэн хэрэглэж амиа хорлохыг оролдсон гин. Тиймээс л тэд харилцаагаа нууцлахаар шийдцгээж. Ингээд хаана хотод буцан ирэхээр болж Дани харин дараа нь түүний хойноос ирж хамт байхаар болцгоосон юм байна. Би тэр яриад байгаа Данитай нь уулзахыг хүссэн боловч хаана Дани бусад хүмүүсийн дэргэд миний найз залуу шиг аашлахгүй тийм байхгүй гэв. Би түүнийг байцааж эхэллээ. Тэр уурлаж чи бидний харилцааг хизээч ойлгохгүй учраас би чамайг түүнтэй хизээч уулзуулахгүй гэж зүтгэв. Ингээд бид муудалцлаа. Би түүнийг гэрээсээ хөөж гаргаад цаашид холбоогүй байцгаая гэж тодорхой хэлв. Жилийн дараа түүний ээж над руу залгалаа. Миннеаполист маш муу зүйл тохиолдсон учраас хаана одоо Атлантад тэдэнтэй хамт амьдарч байгаа гэв. Түүнд түүний гих ямар ч найз үлдээгүй байлаа. Ээж нь охиноо ярилцах хүнтэй байлгахын тулд намайг түүнийг уучлаач гэж шуудхан гуйлаа. Хаана 3 сар нөхөн сэргээ хэмжлэгэнд явж героиноос гарсан ч сэтгэл санааны хувьд маш тогтворгүй байгаа гэв. Тэр зарим зүйлээ зэгцэлж тогшлоо авахар Миннеаполис руу буцах хэрэгтэй болсон ба ээж нь охиноо тэнд хуучин найз нөхөдтэйгөө уулзаад дахин мансууруулах бодис хэрэглэхгүй гэхээс маш их санаа зовж байгаагаа хэллээ. Мөн тэрээр хаана одоо бууж өгөхгүй байх нь маш чухал байгаамаа. Хэрвээ тийм зүйл болох юм бол маш аимшигтай үр дагавартай байх болно. Чи түүнтэй хамт яваад өгөөч гэсэн юм. Би ч зөвшөөрлөө. Хаана яг юу болсныг надад хэлээгүй. Тэр зүгээр л
Хин нэгэн бараг үхэх шахсан. Энэ нь санамсаргүй явдал байсан ч гэсэн миний буруу байсан гэж хэлв. Тэгээд тэр намайг авахаар манай гэрт ирэхдээ Миннеаполис руу явхаас өмнө эхлээд нэг газраар дайрах хэрэгтэй байна гэсэн. Ингээд бид өмнө нь байнга ордог байсан хуучин баарандаа очлоо. Тэнд нэг хүнтэй уулзах юм гин. Нэгэн залуу бүсгүй орж ирэхэд хаана түүн рүү очин тэрвэрч уйлж эхэллээ. Тэр охин Лейла гий. Энэ өрдөөл санамсаргүй явдал байсан гэдгийг чамайг ойлгоосой гэж хүсэж байна гэж дахин хэлж илаа. Лейла түүнийг уучлсан гэдгийг хэлсэн ч босон явдлаас хойш амьдрал нь маш хэцүү байгаа тул хаанатай цаашид холбоотой байж чадахгүй, найзлах боломжгүй гэдгээ хэллээ. Хаана Лейлагаас хуучин найз залуутайгаа ярьж асуудлаа шийдэж чадсан эсхийг асуув. Лейла: "Үгүй, тэр надад ууралсан хിവэрэ надтай ярахаас татгалзаж байгаа" гэж хариуллаа. Хаана хариуд нь: "Тэр шин утастай болсон. Хэрвээ чи бодлоо өөрчилж түүнтэй холбоо барихыг хүсвэл энэ дугаар нь шүү" гэд нэг дугаар өгөв. Лейла ч яваад өглөө. Би саяхан болоод өнгөрсөн зүйлийг гэрчлэн хоцорсондоо бүр шоконд орж түгшиж орхив. Сонсон зүйл мань надад үнэхээр тухгүй мэдрэмж төрүүлсэн юм. Би хаанаагаас сая юу яриад байсан талаар түүний хуучин найз залуу нөгөө дайн мөн үү гэж асуухад тэр "Үгүй, чиний уулзаж байгаагүй шал өөр хүн" гэж хариулсан юм. Ингээд тэрээр найз залуу дайн нь героин хэрэглээ зогсохгүй байсан тул түүнээс сасан бөгөөд түүний талаар ярихад өөрт нь үнэхээр хэцүү байгааг хэлв. Тэр залуугийн нэрийг дахин битээ дурсаарай. Найзууд маань миний дэргэд түүний талаар ярихгүй байх ёстойг мэддэг болохоор чи ч бас битгий тэгээсэй гэж хүсэж байна гэж хэлв. Тэгээд бид Хаанагийн өмнөх өрөөний хамтрагч байсан нэгэн бүсгийн гэрт ирлээ. Яг л тэнд би Хаанагийн ярихаас татгалзаад байсан хэргийн үнэн мөннийг яг юу болсон талаар олж мэдсэн юм. Тэр бааранд уулзсан Лейла гэх бүсгүй болвол тэдний өөр нэгэн өрөөний хамтрагч байсан бөгөөд Хаанагийн хийсэн үйлдэлээс болоод үхэх шахсан хүн нь байж таарав. Бид ч төр төвхнөөд байж байтал Хаана жилийн өмнө юу болсныг тайлбарлаж өгье гэв. Жилийн өмнө үү? Энэ явдал миний төсөөлж байснаас эрт болсныг би тэгэхэд л анх мэдсэн юм. Гэрийн эзэн бүсгүй Хаанаг мансууруулах бодиснаас гарсанд чинь маш их баяртай байгаа ч Лейлаг яагаад алхаар оролцсон тухайгаа тайлбарлах хэрэгтэй байна. Үүнийг санамсаргүй явдал гэхгүй. Би өөрөө тэнд байсан. Би бүгдийг харсан. Хаана үүнийг зориуд хийсэн гэж хэлээд яагаад гэдгийг нь түүнээс асууж илаа. Гэрийн эзэн бүсгүйн яриагаар болвол Хаана Индианагаас нэг найзаагаа дуудаж авчирчилтэй. Тэр нь Лейла байв. Хаана Лейлад "Дайн чамайг араар чинь тавьж өөр эмэгтэйг жирэмсэн болгосон байна" гэж хэлсэн байсан болохоор найз залуу дайнаасаа салчихсан байж. Ингээд Хаана түүнийг дайнаас холдуулж амьдралаа шинээр эхлэхэд нь туслахаар Миннеаполист хамт амьдрахыг урьсан байна. Лейла тэр үед Хаана героин хэрэглэдэг гэдгийг огтхон ч мдээгүй байсан. Ингээд Лейла нүүж ирлээ. Гэсэн ч Лейлад Миннеаполис таалагдсангүй. Ирсэн эхний хэдэн 7 хоногтоо л гэхэд араасаа азгүй зүйлс тохиолдож Хаана түүнийг яаж ч ятгаж үлдээхийг оролцсон тэр гэрлүүгээ буцахаар шийджээ. Лейла дайн хоёр бараг 2 жил орчим үерхсэн байгаа. Тийм ч учраас Лейла дайнаас салсандаа харамсаж түүнтэй ярилцаж бүхнийг шинээр эхлэхийг хүсэж илаа. Хаана дундын найзуудаараа дамжуулан дайны дугаарыг олж өгсөн боловч Лейла хичнээн залгаж гуйж мессеж үлдээсэн ч дайн утсаа авахгүй эргэж ярихгүй байсаар байв. Лейла үүнд нь маш их шаналж Индиана руу буцах замдаа дайны гэрээр заавал дайрч түүнтэй заавал уулзах болно гэдгээ Хаанад хэлсэн байна. Лейла маргааш нь явах ёстой байв. Хаана түүнийг ганцхан удаа героин туршаад үзэлтэй чамд таалагдана гэж удаан хугацаанд ятгаж харин үүнд нь гэрийн эзэн бүсгүй маш их хууралж ив. Лейлаг айж байгааг туршиж үзхийг хүсэхгүй байгааг Хаана мэдчихсэн. Гэвч Хаана түүнд "Аюулгүй, би маш бага тунг тарина. Би юу хийж байгаагаа мэдэж байна" гэж ятгсаар байгаад зөвшөөрүүлжээ. Хаана героин худалдаж авахдаа ердөөхөөсөө хамаагүй ихийг авсан бөгөөд үүнийгээ дараа нь болох үжилттэй зориулан авч байгаамаа гэсэн байна. Хаана тариуруудаа бэлдэж "Харж гин үү? Маш бага тунг хийж шүү" гэж хэлж байж. Гэвч үнэндээ Хаана худалдаж авсан бүх героинаа ашигласан бөгөөд энэ нь тэднийг бүгдийг нь алж чадхаар хэмжээний тун байлаа. Хаана Лейлад тариа хиймэгц охин шууд ухаан алдаж амьсгал нь боогдож эхлэв.
Дараа нь тэрээр нөгөө өрөөний хамтрагч болох гэрийн эзэн бүсгөөр очиж "Лейла зүгээрээ, тэр өрөөнд бүх зүйл зүгээр байна. Тэр одоо таашаал авч байгаа" гэж хэлсэн баг. Ингээд гэрийн эзэн бүсгүйгч бас тунгаа хийлэхийг ятгсан боловч бүсгүй эхлээд Лейлаг шалгахыг хүсч. Хана нөгөө өрөөнд ухаангүй хэвтэж байгаа Лейлатай яриа өрнүүлж гэрийн эзэн бүсгүйд түүнийг зүгээр байгаа мэт харагдуулахыг оролдсон. Гэсэн ч гэрийн эзэн бүсгүй өөрөө очиж шалгатал Лейла амьсгалахгүй байгааг хараад сандарч Хана руу "Чи яагаад худлаа хараад байгаа юм бэ?" гэж хашгирч илаа. Ингээд гэрийн эзэн бүсгүй утас руу гүн 911 руу залгахад Хана араас нь хөөж ирээд утсыг нь булааж аваад тасалчихжээ. Түргэний оператор эргэж залгахад Хана "Уучлаарай, дугаар андуурсан байна, бид зүгээрээ" гэж хэлсэн багам. Хана бүсгүйг утас руу ойртуулалгүй "Чи зүгээр хит их сүржигнээд байна, бүх зүйл зүгээр штэ" гэж хэлсээр байсан. Хана бүсгүйг хүчээр дарж аваад тариураар хатгахыг оролдоход бүсгүй эсэргүүцэн тэмцэж байрнаас гүүн гарч хөрших рүүгээ очин 911 дуудсан байна. Ингээд түргэн тусламжийнхан ирэхэд охин хэдийн клиник үхэлд орсон байлаа. Тэд охины зүрхийг дахин цохилуулж чадсан ч охин комын байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Лейла хэдийгээр амьд үлдэж чадсан ч хизээ комоос гарах нь тодорхойгүй байлаа. Хана харин цагдаа нарт яагаад ийм зүйл хийснээ мэдэхгүй байна гэж мэдүүлжээ. Өмгөөлөгчтэйгөө ярилцсны дараагаар Хана энэ үйлдэлээ героины солиорол байсан. Тухайн үед төр зуур ухаан мэдрэлгүй болсон байсан гэж тайлбарлсан байна. Тэрээр урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж 1 жилийн турш 7 хоног бүр шинжилгээ өгч цагдаагийн хяналтанд байхыг зөвшөөрчээ. Үүний дараа түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ээж нь Ханаг дахин мансууруулах бодис хэрэглэж болохгүй гэж сануулад байсны учир нь энэ байлаа. Хэрв тэр дахин хэрэглэвэл шууд шоронд орох юм байна. Одоогоос 20 жилийн өмнө Миннеаполисын цагдаагийн газрынхны олж хараагүй үннийг би энд маш тодорхой бичье. Хана тэр охины найз залуу дайнд улаар нь донтсон байсан юм. Тэр олон жилийн турш түүнийг мушгсан. Хана эротомания буюу Декларамбогийн хам шинж гэх маш ховор төрлийн сэтгцийн эмгэгтэй байсан бөгөөд тэднийг нууц амргийн харилцаатай гэсэн гаж төсөөлөлтөө бүрэн автчихсан байсан. Тэрээр найз охиныг нь өөрсдийнх нь дунд саад тээг болж байна гэж үзэж түүнийг замаасаа зайлуулахын тулд найз нь болон дүүр эсгэж итгэлийг нь олж авсан хэрэг. Хана цуурхал тарааж тэдний харилцаанд саад босоор салгаж чадсан байгаа. Дараа нь Лейлаг бусад найз нөхдөөс нь тусгаарлаж хянахын тулд Миннеаполис руу урьсан. 2000 онд одоогийнх шиг Facebook, Messenger гэх зүйл байсангүй. Тэр өөрийгөө Лейлагийн найз гэдэгт түүнийг бүрэн итгүүлж гэмтээж чадах хэмжээний өөртөө ойр байлгасан. Гэтэл Лейла дайнд хайртай хിവэр байгааг түүнтэй ярилцахыг хүсэж байгааг мэдсэн даруйда Хана нэг зүйл ухаарсан байгаа. Хэрв тэр охин дайнтай холбоо барьвал Ханагийн хэлсэн бүх зүйл худал байсныг мөн Хана энэ бүхний эхлэл болохыг мэдэх болно. Тийм учраас Хана Индианагаас гар утас худалдаж аваад дайны дуу чуудангийн мэндчлэгийг бичиж авсан байж. Ингэснээр Лейла дайн руу залгаж байна гэж итгэж Хана харин дайны дүрд тоглон түүнийг ажиглаж байсан байгаа. Дайн түүнийг өөрлөөн залгаж байгааг огтхонч мэдээгүй гэдгийг Лейла мэдсэнгүү. Лейла гэртээ хараад дайнтай биечлэн уулзна гэж хэлэхэд янз бүрийн арга зайл мэх хэрэгэлсэн нь илэрх гээд байсан болохоор Хана Лейлад героин шахаж өрөөний нөгөө хамтрагчаач бас алхаар төлөвлөсөн байгаа. Тэгээд ердөө тун хэтрүүлсэн санамсаргүй асал мэт харагдуулах гэсэн оролдлого байв. Хэрв цагдаа нар дайнтай холбогдож Ханагийн утасны хуулгыг шалгасан бол энэ бүхнийг хялбархан илрүүлэх байсан юм. Гэвч тэд үүнийг сар бүр гардаг олон зуун тун хэтрүүлтийн хэргийн нэгэн адил үзэж Ханад шорон эсвэл эмчилгээ гэсэн сонголт өгсөн. Гэр бүл нь өмгөөлөгч болон 3 сарын эмчилгээний мөнгийг нь төлж чадах хэмжээний байсан учраас тэр энэ хэрэгээс амархан мултарсан. Цагдаа нар хизээч энэ хэргийг ач холбогдол өгч мөрдөөгүй. Хэргийн төвд байсан дайн гих залуутай холбогдоогүй. Түүний өнгөрсөн түүхийг ч хараагүй. Энэ бол санамсаргүй явдал биш. Харин маш тодорхой төлөвлөсөн аллах үлдэх оролдлого байсан юм. Ингээд Миннеаполисын цагдаа нарын хариуцлагагүй байдлаас болоод тэр ял шийтгэлгүй үлдэж чадсан.
Тэр үед би энэ бүхнийг мэдээгүй байлаа. Би зүгээр л амиа хорлох тухай ярьж героинд дахин орох гэж байгаа хуучин найзаагаа дэмжихийг хичээж байсан юм. Надад мэдээж сэжиг төрж байсан уу гэвэл тийм. Хаанаагаас асуух болгонд тэр ярахад хэцүү байна, сэтгэл өвдөж байна гэж ярианаас бултаж эсвэл намайг хувийн орон зайд халдлаа гэж буруутгадаг байлаа. Тэгээд ч зогсохгүй тэр надад нөгөө Лейла гэх охиныг бидний төрлөх хотын Дайн гэх залуутай ямар ч холбоогүй гэж андгаалж байлаа. Ингээд би Индиана руу, харин Хана Атланта руу эцэг эх рүүгээ буцаж хэсэг хугацаанд яриагүй. Дараа нь тэр дахин залгаж Индианад ирэхийг хүсэж байгаагаа хэлж би ч түүнийг гэртээ байж болохыг хэлв. Ингээд Хана ирсний дараа Дайнтай ч мөн таарлав. Тэр Чикаго руу нүүсэн байсан ч тэр амралтын өдрүүдээр хоттоо буцаж ирсэн байсан нь энэ байсан юм. Би түүнийг хараагүй маш олон жилийн хугацаа өнгөрчээ. Хана түүн рүү залгаж уулзгаар цаг тохирсон. Тэр өдөржин Дайнтай ганцаарчлан уулзаж ярилцахыг оролдсон боловч Дайн харин Ханатай биш зөвхөн намайг харах гэж ирсэн гэдгээ тодорхой илэрхийлж байлаа. Миний хувьд Дайныг Келлигээс салаад өөр хүнтэй удаан хугацаанд үерхэж байгаа гэж бодож байтал Дайн найз охин нь жилийн өмнө өөрийг нь хаяад сургуу алга болсон гэдгээ хэлв. Дайн түүн рүү дахин залгасан ч найз охин нь түүнээс бүр мөсөн холбоогоо тасссан гэлээ. Тэр өдөр Дайн надад маш найрсаг хандчихлаа. Тэр царайлаг хөгжилтэй залуу. Тэгээд намайг болцоонд оров. Бид маргааш нь уулзгаар тавллаа. Би Дайныг бааранд хүлээж байтал тэр орж ирснээ над руу харахчгүй эргээд гараад явчихв. Би маш их гайхаж гомдсон. Хана харин намайг өрөвдөж харамсаж байгаа дүр эсгэлээ. Тэр Дайныг ямар хүн болохыг надад урьдчилж хэлээгүйдээ уучлалтгүй угаад Дайн октоодыг хуурч тэдний сэтгэлээр тоглодог хачин зуршилтай гэж хэлв. Би өмнө нь залуучуудад хууртаж байсан л та. Гэхдээ энэ явдал маш хачин санагдсан юм. 7 хоногийн дараа миний сургалтын зээл бүтэж би коллежид төгсгөөр шийдлээ. Ингээд би 2 цаг орчимд дахиж хүрдэг өөр хот руу нүүсэн юм. Над руу хамгийн түрүүн залгсан хүн бол Хана байлаа. Тэр дахиад л намайг эргэж ирмээр байна гэж хэлв. Тэр надад гинтийн бэлэг авсан. Бэлгээ заавал өөрөө өгмөр байна гэж зүтгэжээ. Мөн маш чухал зүйл ярих хэрэгтэй байна гэд өөрийг нь ирж байгааг хинт ч хэлэхгүй гэж амал гэж надаас ам хүртэл авлаа. Би ч зөвшөөрсөн. Тэр манад ирмэгцээ хамгийн түрүүнд намайг энд ирсэн хүнд хэлсэн үү гэж асуув. Би эхлээд үгүй гэж хэлтэл тэр цөнхрүүгээ гараа нэг хийснээ дахин зогсож хинч мэдгүй байгаа зү? Үнэн биз дээ гэж лавшруулан асуулаа. Гинэт миний дургүй хурж ээж олон манаа нэг сайн найз мэдж байгаа өөр хинч мэдэхгүй гэж хэнэггүйхэн хариултал Хана маш их уурлаж нөгөө гинтийн бэлгээ үзүүлэхээс хүртэл татгалзав. Намайг нууцаар үзчихнэ гэд бэлгээ машиныхаа хайрцагт хийж цоожилчхоод ярих тохиромжтой цаг биш байна гэсээр нэг өдрийн өмнө гэртээ харихаар явлаа. Тэгтэл хэдэн 7 хоногийн дараа нэг орой Хана гинэт манай үүдэнд хүрээд ирлээ. Тэр үед би Ханатай хамт католик сургуульд сурдаг байсан түүнийг мэддэг нэг найзтайгаа уцаар ярьж байлаа. Ханаг хаалга руу ойртож ирэхийг хараад уцаа чихнээсээ салгалгүйгээр хаалгаа тайлав. Хана толгоогоо бүхийлгэн нэг гараа цүнхэн дотроо хийчихсэн зогсож илаа. Би түүнийг туутахад тэр над руу харж цүнхнээсээ нийл ягаан өнгийн нэг зүйл гаргаж ирв. Тэгээд намайг уцаар ярьж байгааг хармагцаа шууд эргэж хараад барьж байсан зүйлээ буцаага цүнхэндээ хичгэв. Хана маш хачин авирлаж биеийн чичирж байсан учраас би түүнд санаа зовж түүнийг дотогш орохыг урив. Тэр үед би түүнийг дахиад л героинд орчихчтэй, дахиад л хэргэлчиж надад хэлэх гээд байсан нууц нь энэ юм байна гэж бүрэн итгэсэн байлаа. Тэр нэг хүүгүүнээс болж сэтгэл санаа нь таагүй байгаа тул ярилцах хэрэгтэй байна гэв. Тэгснээ надад нэг зүйл үзүүлнэ гэд цүнхнээсээ гарбуу гаргаж ирлээ. Энэ бол нийл ягаан хар өнгө хосолсон гарбуу байсан. Намайг хаалга тайлахад барьж байсан зүйл нь энэ байсныг би тэгэхэд л ойлгов. Тэр хэлэхдээ би бууныхаа аюулгүй төгжээг шалгаж байсан юм. Чамайг цочоох орон санаандгүй чам руу чиглүүлчихлээ. Санамсаргүй бууцчихаагүйд баярл. Чи харин ч азтай байна шүү гэж хэлсэн. Харин буу авч яваа шалтгаанаа болохоор
Би дахиад героин хэрглэж байгаа. Авдаг газар маань маш аюултай учраас өөрийгөө хамгаалж байгаа маань энэ гэж тайлбарлсан юм. Тэр үед би мэддэггүй байсан ч түүний авч явсан буунд аюулгүй төгжээ байдаггүй юм. Тэр надад Атлантанд танилцсан нэгэн хөгжимчин залуугийн тухай ярьж тэр залуу мөн л найз охинтой тул өөрийг нь тоохгүй байгаад бухимдаж байгаагаа хэллээ. Тэгснээ надаас чи яаж дайныг тэгсэн юм? Тэр аргаа надад заагаад өчөлдөө би тэр залуудаар ашигламаар байна гэж асуулаа. Би бүрэн гайхаж орхив. Өнгөрсөн зунаас хойш бид огт яриаггүй. Гэтэл дайн одоо хүртэл миний тухай ярьсаар байгаа. Мөн яагаад одоо хүртэл намайг сонирхоод байгааг тэр мэдхийг хүссэн. Миний хувьд бол дайн намайг хэдэн сарын өмнө айнж холбоогоо тасалсан хүн шүү дээ. Хаана намайг дайныг яаж игээд ховсдож эсвэл хачин аргаар өөртөө татсан гэж гүтгэн тэр аргаа хэлхийг шалгааж байлаа. Би түүнд юу ч хийгээгүй. Тэр чинь өөрөө намайг тоохоо болж залгахад минь хариуч өгөөгүй штэ гэхэд тэр хідэн цагийн турш уйлж, арх ууж тэгснээ тэр шөнөө Атланта руу 8 цаг дахин буцсан юм. Үүний дараа маш хачин явдлууд араараасаа хөврлөө. Надад нэрээ нууцсан дугаараас дуудлага ирэхэд хаана байсан бөгөөд нэг хүн чамтай ярмаар байна гинэ гэд гурвалсан дуудлагад холбов. Чикаго дахь дайны өрөөний хамтрагч сайн найз нь гих залуу над руу чи яагаад дайнаар тоглоод байгаа юм бэ? Яагаад түүнийг зовоогоод байгаа юм гэж хашгирч эхлэв. Дайн галзуурхад ганц уруу дутуу байна. Түн рүү залгаад энэ бүхнээ зогсоо гэж шаардлаа. Би хариуд нь түүнд чиний юу яриад байгааг чинь би огтхонч ойлгохгүй байна. Дайн над руу хизээж залгаж байгаагүй. Харин ч би залгаад холбогдож чадаагүй шүү гэж хэлтэл дуудлага тасарчв. Дараа нь дахин нэг нэрээ нууцлсан дуудлага ирсэн нь мөн л хаана байлаа. Энэ удаа хэсэг залуус над руу дайнд хийсэн зүйлийн чинь төлөө чамааг ална да гэж занл хийлв. Би юу болоод байгааг асууж амжаагүй байтал дуудлага дахиад л тасарчихлаа. Тэгээд би юу болоод байгааг мэдхээр хаанаа руу залглаа. Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн галзуу, хамгийн аимшигтай яриа байсан юм. Тэр эхлээд чи дайны гомдоосон. Чи одоо түүнтэй хизээч ярьж холбоо ярьж болохгүй гэж дахин хэлв. Миний утсыг авахаас татгалзаж хэдэн сарын турш намайг тоогоогүй залуугийн тухай ийм зүйл сонсох нь ямар ч утгагүй байлаа. Хаана маш их бухимдаж чи юу хийснээ өөрөө мэдж байгаа эцтэй. Чи зүгээр л хүлээн зөвшөөрөхгүй байна штэ. Дайн чамааг үзэн яддаг заа юу үзэн яддаг. Чамтай холбоотой байхыг хүсэхгүй байхад чи түүнд янз бүрээр нөлөөлж түүнийг өөртөө хайртай мэт дүр эсгэн түүнийг итгүүлж зовоож гин гэж хашгичв. Тэгснээ хаана Дайн бол өөрийнх нь нууц найз залуу. Тэд олон жилийн турш биедээ хайртай байсан. Намайг ч энэ талаар мэддэг байсан байж мэддгүү дүр эсгэж байна гэж зүтгэсэн. Би түүнээс Дайн өөр охтуудтай үрхэж байхыг би харж байсан штэ. Тэр яаж чиний найз залуу байх юм бэ гэж асуухад тэд нар бол жинхэнэ харилцаа биш. Тэр зүгээр л дүр эсгэж байсан юм. Тэр өөр охтын тухай ярихдаа үнэндээ миний тухай л ярьж байсан. Бусад хүмүүс түүнд саад болоод байгаа болохоор л тэр надад шууд хэлж чадахгүй байгаа ч би бүгдийг нь мэдэрдэг. Найзууд нь бидний нууцыг хадгалж түүнийг өөр хүнтэй үерхэж байгаа мэтэр жүжиглэхэд нь тусалдаг юм заа юу. Тэгэж зогсохгүй. Найз гэсэн нэр зөөж ардаас хутга шаадаг найз залууг минь булаах гэж оролддог хүмүүсээс үнэхээр залхаж байна. Хин нэгэн бидний дундуур орж дайны гомдоохыг би хизээж хүлээн зөвшөөрөхгүй шүү. Чи түүнийг жинхэнэ мэдрэмжээ, жинхэнэ хайраа мартахад нь хүргэж гин. Дайн надтай хамт байж чадахгүй байгаадаа үнэхээр их шаналж байгаа. Би чамайг түүнийг зовоохыг зөвшөөрөхгүй шүү гэж хэлв. Ямар ч логикгүй ярианаас нь би түүнийг бүр мөсөн солиорсон болохыг ойлголоо. Тэгээд түүнд над руу дахиж хизээж бити залгаарай гэж хэлээд уцаа таслав. Тэр үед миний бодлоос Хаанагийн хамгийн сүүлд манад ирэхдээ цүнхнээсээ буу гаргаж ирсэн тэр дүр зураг огтхонж гарахгүй байсан юм. Тэр нэг эмэгтэйд үхлийн тунгаар героин тарьж өөр нэгийг нь ангал хавцал руу түлхэхийг оролцсон гэж буруутгаж байсан. Хохирогч охид болон биднийг ганц л зүйл холбож байсан нь Дайн байсан юм. Тэгээд би Дайны дугаар руу залгатал холбогдох боломжгүй байсан юм. Энэ үед хэдэн жилийн өмнөх нөгөө гар утасны хачин явдлыг санан тэмдэглэлийн дэвтэр дээрээсээ нөгөө дугаарыг олж залглаа. Гэтэл энэ удаа автомат хариулагч дээр
дайны хоолой биш, харин миний өөрийн хоолой сонсогдох нь тэр. Тэр галзуу өлөгчин миний дуучуудангийн хоолойг бичиж аваад өөрийнхөө эзэмшдэг гар утасныхаа автомат хариулагч дээр тавьчихсан байж. Үүнийг мэдсэн даруйд бүх зүйл тодорхой боллоо. Дайн сүүлийн хэдэн сарын турш надтай холбогдож байна гэж итгэж байсан ч үнэндээ Ханагийн барьж байсан утас руу залгаж мессеж бичдэг байсан хэрэг. Дайн Ханатай үнэндээ ямар ч харилцаа үүсгээгүй. Энэ бүхэн зөвхөн Ханагийн толгой доторх хий төсөөлөл байсан. Тэр өөрийнхөө энэ үлгэрийг нураахгүй тулд бусад эмэгтэйчүүдийг Дайнаас холдуулах гэж ийм аимшигтай зүйлс хийж байсан байна. Хана бол сэтгцийн хүчтэй. Энэ бол эротомания буюу хэн нэгэн хүн өөрт нь нууцаар хайртай гэж сохроор итгэх өвчин юм. Ийм өвчтэй хүн бүр хүчирхийлэл үйлддэггүй ч зарим нь үнэхээр аюултай байдаг. Тэд өөрсдийнхөө төсөөллийг биелүүлэхийн тулд бодит байдлыг өөрчлөх гэж оролдож, бусдыг гүтгэх, хорлохыг оролддог. Тэдний замд хүндэлсэн хинч бай маш аимшигтай хүчирхийллийн хохирогч болох аюултай. Маргааш нь Хана манай хаалгыг нүдэж "Оруул" гэж хашгирав. Би хаалгаа нээгээгүй. Шуудхан л цагдаа дуутахаар цэхэж байтал тэр гинэт уйлж "Дайн амиа хорлцглоо" гэж хэлээд яваад өгөв. Энэ бол миний түүнийг харсан хамгийн сүүлийн удаа байсан юм. Эцэг эх минь бас над руу залгаж ийм зүйл болсон гин гэд хэл дуулгалаа. Би түүнийг над руу залгахгүй гэд утасны дугаараа хүртэл сольсон. Тэгээд Индианагийн цагдаа нарт хандсан боловч тэд "Хэрэв тэр дахин занал хийлвэл баривчилж болно. Харин өмнө нь болсон явдалд бол юу ч хийж чадахгүй" гэж хэллээ. Дараа нь би Миннеаполисын цагдаа нар руу залгасан ч надад Ханагийн нэрнээс өөр мэдээлэл байсангүй. Би мөрдөгч нартай уулзахыг удаадараа оролцсон ч утас авсан эмэгтэй "Бид тантай ярилцах боломжгүй" гэж хариулсан юм. Ханад өөрийгөө хаан байгааг мэдэгдэхийг хүсээгүй учраа нүүж төрлөх хотынхоо түүнийг мэддэг байж магадгүй гэсэн бүх хүмүүсээс холбоогоо таслалаа. Түүний тухай хамгийн сүүлд сонсоход тэр Атлантад өөр нэг шин залууг мөшгөөд явж байсан гин. Тэр өлөгчөнтэй би шүүхийн танхимд нүүрэлтэхдээ туйлын баяртай байх байсан ч харамсалтай нь бодит амьдрал дээрх хууль дүрм зурагтаар гардаг шигэ биш юм. Тийм болохоор түүнийг ял сонсох ажиллагаанд бичлэн суух хувь тохиол бүрдэхгүй л бол Индианагийн Хана минь дахиж хизээч уулзахгүй байцгаая гэсэн ийм түүх байлаа. Хэдийгээр хоёр дахь түүх маань хитрхи урт байсан ч гэсэн та бүгдд сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. За ямар ч байсан та бүгдийнхэн хүсэж байгаагаар би ийм дугааруудаа олол аль болох ойр ойрхон оруулаад явахыг хичээх болно. Багадаа 7 хоногт 2 дугаар оруулахыг бол хичээх болно. За тийм учраас та бүхэн маань сувагтаа ойр байгаарай. Ингээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай баярлаа.